За яаж эхлэх вэ? Харин би бас бодоод л байсан. Хөлөхгүй нэг юм. Тим эсвэл тэрний нэртэй болчих юм уу? Ямар нэртэй? Ядаж. Хоёул гэхдээ энийг хаана тавих юм? YouTube дээр тавих юм уу? Чи хаана тамир? YouTube дээр ихлэ тавих юм уу? Үзээж үү? Тийм. Тэгээд ядаж өөртөө хийдэг болоод тасчгаараа тэгээд Instagram дээр тавьдаг болох юм уу? Ихнийхээ зүгээр тушилт юм чам. Подкастныхаа нэр гэсэн. Доржо Пагма 2. Нөө шавар маяр гэдэг шиг цаамах хэлдэг. Унаад гоё. Наач болох уу? Онцгой юу? Маш онцгой. Юу лээ? Шаварман тийлүү. Мэдгүй хин чи. Та шууд ярих уу эсвэл? Харин шууд ярихаар чинь дээ яаж ярих. Та эцэн дээр сэдвээ танилцуулчих юм уу? Танилцуулчих гэж. Юу сэдвээ юу ярих гэж байгаагаа би ер нь жоохон ойлгоогүй л яваа л та. За. Жи болохоор ингэсэн аахгүй юу? Нөө саяхан нөгөө нэг би ч дүүтэйгээ хоёулахнаа гэртээ үлдсэн шүү дээ. За. Тэгээд тэр нөгөө өдрийн хоол хийж идэхээр болдог байхгүй юу? За. Тэгсэн чинь миний хувьд болохоор 2 цаг гэдэг бол ер нь өдрийн хоол идэхэд маш орой цаг байсан байхгүй юу? 2 цаг за. Тийм. Тэгээд ер нь бол манай дүүтэй 2:30 гэж босч ирсэн. Тэгээ би болохоор 2 баг нь уу? Том. За. Тэгээд 2:30 үед юу хийж идэггүй хоёлаа гэд асуусан чинь өөдөөс би одоо бол юм мэдмээргүй наа. Хоёлоо өдөр хоол идгээд. За. Тэгээ би гайхаад юу өдөр яа одоо бараг ингээ 3 цаг болох чинь гэд ер нь бол ингээ би ингээ оройтчлаа ухааны юм байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай тэр дүү маань өдөр 4-5-ийн үед хоол хийж идчихъя гэд. За. Тэгээд би юу яриад байгаа юм бэ? 5 цаг гэхээсээ оройны хоол бол штэ гэд нэг тийм болчихсон байхгүй юу? Тэгээд ер нь бол манай дүүгийн хувьд болохоор өдөр гэдэг нь болохоор 4-5 цагийн үе. Оройны хоолны үе. Тэгээ орой гэдэг нь болохоор 8 цагаас эхэлт юм билий. Орой нь уу? Тий. Тэгээ өглөө нь болохоор ер нь бол бараг 10-11 цагаас эхэлт юм билий. Одоо 3 оны хүүхдэд гэсэн үг шүү дээ. За. Тэгээд би гайхаад тэгээд нөгөө ер нь бол энэ нөгөө жинзи чин дотроо ингээ 2 төрөл бараг 3 төрөл болчиход байгаа шүү дээ. Ингээд 2000 оных тэр ингээ 2003-аас бараг 5 оных тэгэнгүүтээ. Гэтэ жинзи чин хэдэн оноос эхэлж байгаа лээ? 97? 96 биш үү? За чи 97 гэж санаадах юм. За харчих л та. Жинзи 97-оос 2012 он гинэ. Тэгээ би ямар ч гэсэн ингээ ер нь бараг 3 баг гэдэг юм шиг цаахгүй. Тэгээ би болохоор нөгөө яг 2000 оны эхнийх болохоор одоо юу гэх эхний эхлэл жинзи. Яг 2000 оны эхний хагасынх нь болохоор би ингээ 90 он руу орцсон байхгүй юу? Би ер нь тэгж боддог. Тэгээд би ингээ яг ингээд одоо нэг бараг аав ээжтэй адилхан ингэж өөрийнхөө цагийг ингээд хуваарлалтыг тэгж боддог байхгүй юу? За өглөө гэдэг нь тэдэн цаг. Тэгсэн чинь манай дүү тэгж яриад тэгвэл би бас чамтай энэ тухай ярьж одоо чиний талаас ингээ бас сонсомор санагдсан байхгүй юу? Чиний хувьд ер нь шүн гэдэг нь хэдэн цагийг хэлдэг, хэдээс хэдэн цагийн хоорондыг хэлдэг, үүр гэж хэдийг хэлдэг, өглөө, өдөр, орой гэж хэдийг хэдэн цаг хэлдэг ингээ бидмээр санагдсан байхгүй юу?
Би одоо тэгээ аль жинзэд нурчаа гэсэн үг. Хоёр дахь үед нь юм. Чи Гурав дахь нь тэгээд гурав дахь нь тийш магадгүй шүү. Гурав дахь нь гэхэр чинь одоо эзэнээс юм. 2012 онд дуусч байгаа гэхээр гурав чинь за баг л гурав ч юм уу дөө. Би бол тоо гурав дахь нь л гэж бод. Би тэгээ нэгтгэх нь баггүй. Би ихтэй яг өдрөөсөө л хамаарад өөрчлөгдөх л хата. Яг хизээс хэрснээсээ л хамаарах баг. Гэхдээ ер нь миний хувьд өглөө гэж баг 12-оос 1-ийн хооронд заяа. Өглөө юу? Тий, өглөө гэдэг бол 12-оос 1-ийн хооронд. Тэнгүүт өдөр нь болохоор заавал нэг 4-өөс 5-ийн хооронд. Тэгээ оройн яг нэг 8-аас 9-өөс. Ер нь бол баг адилхан юм байна миний хувьд. Тэр чи одоо өглөөнийхөө цаг 12-оос 1-ийн хооронд ер нь бол өглөөний цай ууж гэж бодох юм байна шүү дээ зөө. Тийм, өглөөний цай ууж байгаа тохиолдол бол тийм. Тэр гэхдээ баг юунда хувь хүнээсээ ч биш хизээ унтад сэрж байгаагаасаа болдог хаа ер нь бол. Тийм. Одоо сүүлийн үеийн жинзи чинь цаг ер нь бол чөлөө цагаараа бол тэгэл доороо 1 2 2 хүргэн штэ шүн. Тэнгүүт тэр үед тэр цагт унтж байгаа хүмүүс чинь өглөө ер нь бол эрт сэрнэ гэж байхгүй. Тэнгүүт сэрж байгаа цаг нь л өглөө болоод хувирчиж байгаа болохоор тэгэл бусад цагдыг хойшлчих юм шүү. Тэнгүүтээ одоо би ингээ өөрийнхөө ингээд бодол хийгэрээ заяа. За. Би ингээд эмээ өвөтэй ч юм уу эсвэл нөгөө ингээ жоохон бач угаасаа эмээтэй хамтаа байх чинь нэг тиймэрхүү цагийн үг бол жоохон сурчдаг байж магадгүй ээж мэдтэй хамтаа юм болохоор чинь. Тэгээд тэнгүүт чинь миний хувьд заяа. За би шөнөөс нь хэлж ярий заяа. За. Миний хувьд шүн гэдэг бол баг 11 цагаас эхэлдэг. Шүн үү? Тий, миний хувьд. За. Тэгээд одоо энэ тай зэрэг гэхээр бол оройны 11 цагаас эхэлдэг байхгүй юу? Миний хувьд шүн гэж бодогдоод идэв. Тэгээд 11 цагаас 3:59 хүртэл бол надад бол шүн. 3:59 гэдэг нь яаж байгаа лээ? 4 цагаас болохоор өөр эхэлж байгаа. За, шууд уу. Тэгээд тий. 4 цагаас болохоор 4 цагаас 6 цагийн хооронд өөр. За бараг 4 цагаас 5 цагийн хооронд өөр. За. Тэгээд 6-аас өглөө гэсэн үг үү? Тий. 6-аас 10 цаг хүртэл өглөө. За. Тэгээд та ер нь өглөө хэдэд сэрх үү? Би одоо манай ажил чинь нөгөө 8-аас эхэлдэг болсон. Тэгээ би ер нь 6-аас сэрдэг л тий. Тэгээд 7-д ажил руу явдаг. Тэгээд өдөр нь болохоор яг асуучихлаа. Өдөр болохоор 11-ээс 2-ын хооронд байхгүй юу? Яг л ер нь бол яг л офисын л байр. Тий, ер нь. Тэгээд би баг 3 болчихсон гот баг орой болчихсон гэж боддог зөө. Тэгээд нөгөө ингээд би энэ дээр бас нэг амар сони юм шиг зүгээр өөрийнхөө зуршлыг. За. Би 2:30-аас хойшоогоо ерөөсөө кофе уудаггүй. Орой юм шиг санагдаад. Танд ихтэй кофе нөлөөлдөггүй ер нь уунгууд сэргэж мэрэгдэг үү? Үгүй яг тийм шиг. Зүгээр нөгөө нэг ингээ уусараа хөвшил болчтой юм шиг санагдсан. Зүгээр биеийн нэхэд идэг гэх юм уу? Үгүй одоо биеийн часаа шиг нэг тархин нэхэд идэг гэх юм уу? Ингээд нэг юм дутагдаад байгаа юм шиг үү? Тий. Тийм л болчихсон юм лээ. Гэхдээ хувь хүний амьдралын л нэг хэв маягаас л өөрчлөгддөг бах та. Энэ цаг баримжаа гэх юм уу? Би болохоор би яг энэ сэдвийг сонсчоод гэх юм уу? Зүгээр цагийн талаар ярих гэсэн шүү дээ. Тэгээ би болохоор ингээд хүн болгоны ингээд ер нь бол хүн болгоно л яг энэ шиг цагийн баримжаа нүрээд өстэй өглөө өдрөөрөө. Тэгээд энэ талаар яг ингээд жоохон шинжлэх ухаан талаас нь ингээд сэтгэл судлал, тэгээд тарих судлал, мэдрэл судлал
тэр талаас нь ингээд ганц хоёр юм харж уншсан. Тэгээд тэгсэн чинь ерөнхийдөө хүний биологийн цаг болон хүний одоо ингээд цаг хугацааг баримжаалж авах мэдрэмж гэх юм уу? Цаг хугацааны мэдрэмж, энэ мэдрэмж нь бас удамших магадaltaй байдаг гэсэн. Сонирхолтой нь. Тэгээд энэ гэхдээ жоохон яг энэ сэдвтээ таарахгүй байж магадгүй. Гэтэ би сая нэг YouTube бичлэг үзчихсэн чинь нэг эрдэмтэн 1800-аад онд юм да нэг туршилт хийсэн гээд. Тэр туршилт нь юу байсан бэ гэсэн чинь хүн одоо өдрийн цагийн баримжаагаа нарны ачаал юу нь бол мэдэрж байгаа штэ. Нар сар хоёрын гэрэлтэй байх гэрэлгүй байх гэд. Тэгээд хэрвээ нар байхгүй хүн гэрэл үзэхгүй орчин тойрноосоо цаг хугацаа өөрчлөж байгааг мэдэхгүй тохиолдолд хүний одоо ингээд өдрийн хэв маягт гэх юм өдрөө яаж өнгөрүүлж байгаа тэр рутинд нь өөрчлөлт гарах болов гэсэн туршилтыг хийсэн юм байна л да. Тэгээд тэр туршилтаа болохоор нэг эрдэмтэн нэг агуу дотор 7 хоног гэсэн үү 5 хоног гэсэн үү за хугацааг нь сайн мэдэхгүй юм байна. Гэтэ агуу дотор нарны гэрэлгүйгээр нэг тодорхой хугацааг өнгөрүүлээд тэгээд тэрнийхээ дараа ер нь бол тэр хугацаа өнгөрүүлж явах явцдаа ингээд тархиныхаа бичлэгийг хийгээд яваад байсан. Тэгээд ингээд агуун дотроо байж байгаа буцаад гараад ирсэн чинь ер нь бол ингээд хэм маягт нь юу ч өөрчлөгдөөгүй байсан. Тэгэхээр зарим нөхцөлд болохоор ингээд гаднах өөр нөлөөлөл гэх юм ажил хичээл эднээс нөлөөлөхгүйгээр зөвхөн цаанаасаа биеийн тийм хэм маягтай байдаг тохиолдол бас байдаг юм лээ. Тийм. Тэгээ бас нэг сонирхолтой юм нь одоо нөгөө нэг цагийн баримжаа гэдэг байгаа шүү дээ. Хүн одоо унтах цаг юм байна. Одоо хоол идэх цаг юм байна гэсэн нэг тийм мэдрэмж гэх юм уу тархинд өгж байгаа тийм сигнал мэдрэмж. Тэр мэдрэмж нь одоо хүн над руу бөмбөг шитгэхэд би хизээ барьж ах вэ гэсэн мэдрэмжтэй яг адилхан байдаг гэсэн. Тархинд бол тархинд ирж байгаа сигнал нь яг адилхан байдаг гэсэн. Тийм. Сонирхолтой. Би бол тийм л мэдээлэл уншлаа. Гэтэ жоохон текст сэдвтэйгээ таарахгүй юм шиг. Үгүй яах вэ? Гэтэ ер нь сонирхолтой. Тэгээд сая гинц ингээд санаанд орж байгаа байхгүй юу? Нөгөө нэг ер нь ингээд өнгөрсөн жилээс эхлээд ингээд ер нь бол жинзиг ажлын байранд амар нөгөө нэг муу нэр хүндтэй болоод байгаа шүү дээ. Facebook-ээр ч юм уу, YouTube-ээр ч юм уу ингээд янз янз яриа гараад байгаа. Тэнгүүд миний харж байгаагаар тэр нь болохоор нөгөө нэг анхнаас нь юусоо цагийн менежмент гэдэг юмыг өөрсдөнд нь суулгаагүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Ингээд нөгөө 24 цагийнхаа хэдд нь яах ёстой, хэдд нь энийгээ хийх ёстой гэдэг тэр цагийн менежментийг нь анхнаас нь ер нь бол сургуультанд тэр гэртэнд тэр ер нь ингээд нөгөө тархинд нь суулгах ёстой юм шиг санагдаад. Тэгээд би бол ер нь нэг их сургууль тахтаа ер нь бол энийг бол барыг ясан махантай шингэтэл амар сайн сурсан байхгүй юу? Тэгээд тэр нь яасан ингээд тэгэхээр нөгөө манай маркетингийн нэг багш маань ингээд хичээл орохоос хамгийн хойно гэхэд хичээл орохоос 2 минутын өмнө ирсэн байх хэрэгтэй. Тэгээд хичээл орох одоо 8:40-оос ордог байхгүй юу? Тэгээд 8:38 гэхэд хамгийн сүүлийн хүн нь орж ирсэн байх хэвээр. 8:39, 8:40 гэхэд хүн орж ирэхгүй. Би хаалгаа хаана гэд бүр дигнэсээ бүр яг тэгдэг даа. Өөрөө бүр ингээд 8:38 гэж дандаа орж ирдэг. Тэгээд ингэнгүүтээ шууд хаалгаа хааждаг. Тэгэл яг багшаараас явж исэн хүн бол тэгэл хаалганы цаана ингээд үлдээл тасаа авна. Тэгээ манай ангийнхаа нөгөө нэг тэр чинь нөгөө эрт идэх юм бас амар чухал бас шалгалттай өдөр ч юм уу бидалттай хамгаалах өдөр мөдөр байсан бол тэгэл тэр оноо ингээд бодоол штэ тий. Тэгээ тийм болохоор тэрийг нөгөө яахын тулд сургахын тулд наан бүх юмаа ингээд нөгөө бэлддэг байх хэрэгтэй, биеэ бэлддэг байх хэрэгтэй гэдгийг сургахын тулд багш тэгж айгу бид нарт сургаж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ер нь бол хараад хахад манай ангийнхаа ер нь айгу сайн цаг барьдаг санагдаад байдаг. Одоо гэхдээ ер нь яг ингээд бодсон чинь үнэхээр жинзиг ер нь цагаа хуваарлах яг тайм менежмент гэдэг зүйл үнэхээр нэг сайн байдаггүй
байхгүй юм шиг санагдлаа. Байхгүй шүү. Харин тийм би нөгөө нэг ADHD-тэй штэ. Тэгээд иннээсээ болоод ингээд байн хоцордог заяа. Үнэхээр өөрөө хоцрыг гэж хоцордоггүй ч гэсэн ингээд очих газар болгондоо хоцордог. Тэгэнгүүт одоо л ер нь яг Gen-Z-гээс эхлээд ADHD эднэр гэж амар гарч ирээд байгаа шүү дээ. Ер нь бол мэддэг болоод тэгэнгүүт яг утасны хэрэглээ эднэр бас амар нөлөөлж байгаа хаа. Гим одоо ер нь ингээд утсаа үзэх тутамдаа ингээд цагийн баримжаагүй болдог гэжтэй ер нь бол тийм богинохон бичлэг амар их үзээд байгаа болохоор нөгөө нэг анхаарал хандуулах чадамж нь буураад тэгээд тэрнээсээ болоод яг тархин жоо өөрчлөгдөж байгаа хэл та. Би гэхдээ үнэхээр хоцормооргүй л байдаг. Гэхдээ ягаад ч юм хоцорчхоод байдаг юм аа. Нэг олон цастай болоруулмаар байна. Муухай юм да. Надад жоох хэцүү юм байна тий. Намайг болохоор ер нь жоохон байхаас хэсүүлээд ээж бүр ингээд чи ингээд хүнтэй ингээд уулзах гэж цаг авсан бол чи ингээд багш магтайгаа уулзах гэж үгүй эсвэл чи ингээд эмчтэр цаг авсан. Ер нь ингээд хүнтэй уулзах байгаа бол чи тэр тохирсон цагаасаа 30 минутын өмнө очсон байх хэрэгтэй. Тэг энэ бол боловсон зан гэдэг үсэн баггүй юу ээж надад. Тэгээд хичээл орох гээд би ингээд заримдаа ингээд хичээлд ямаагүй санагдаад талцвал шүү дээ. Тэгээд юм чи ингэж болохгүй. Энэ бол маш бүдүүлэг гэдэгс ахгүй юу ер нь бол. Тэгээд ямар нэгэн одоо ингэ би ч нөгөө нэг бага ингээд тоглолт моголтондоос оролцдог гэсэн шүү дээ. Тэгэл эсвэл одоо нөгөө сургуулийн шинжээл тэдэн цагаас магаас гэл хичээл орохгүй тохиолдол байх юм. Тэгэл зүнгүүт хэрвээ 12 цагаас гэх юм бол ээж надаа бараг 10 цагт. За одоо ер нь бэлдээд ер нь яваарэ. Одоо энэ төгжрөл гэж их цаг авна шүү. Эртхэн шиг очсон чамд дээр одоо очоод бараг ингээ кофе уугаад тэгээд цагаа үлээгээ байжсэн чамд бол хамаагүй амар. Чи ингээ 50 байна гэдэг тийм юу ер нь надад багаас суулгацсан байхгүй юу. Тэгэхээр бас тэр бас юм нөлөөлдөг байх гэж боддог. Ер нь бас тий хүмүүнтэй уулзах цаа юм хичээл одоо эсвэл сургууль мөрөлтөнд явах цаа бол ер нь тэр хамгийн 30 минутын өмнө очсон байх гэдэг бол ер нь аюу зүү санагдав. Тэр бол гэхдээ үнэн л дээ. Яг уулзах байгаа хүнийхээ цагийг ч гэсэн хүндлээд ер нь бол зөв л дөө. Намайг бас жоохон байхад үнэхээр амар загиндаг байсан. Би нөгөө нэг бэлэн болох гэж амар уддаг. Тэнгүүт аав намайг сургууль руу дандаа өргөж өгдөг. Тэнгүүт хоцорч болохгүй гэд би сургууль дээр дандаа цагийн өмнө очдог ус. Тэнгүүт ингээд өвөл сургууль хаагаар анхуу би гэрэл мэрлийн асуудаг байсан. Тэгэл дараа нь яг ингээд өөрөө сургуультай явдаг болол өөрөө ирдэг болцсон чи алтчгүй. Тэгээд наад хараад хоцордог болц. Би тэгтээ энийг яг судалсан хгүй юу? ADHD-тэй хүмүүс ингээд ер нь бол яг нэг төрлийн шинж тэмдэг нь ингээд цаг хугацааны баримжиг болцдог гэд ADHD. Тэгээд тэр нь яа гэм гэсэн чинь одоо ингээд хүмүүс болохоор одоо нэг одоо жишээлбэл би шүтээ угаахтаа нэг тэдэн минут зарцуулдаг да. Унтах одоо бүрэн ойрсохдоо тэдэн минут зарцуулдаг да гэсэн нэг тийм тодорхой хэмжээний цагийн баримжаа байдаг штэ. Тэнгүүт ADHD-тэй хүмүүс тийм цагийн баримжаа байдаггүй гэсэн. Яг тархин тийм биш гэх юм уу? Юу гэмдэ тархин нь одоо дийж цаг хяндаггүй юм шиг байгаа юм. Тэгээ би ингээд миний хоцордог шалтгаан гэх юм бол би ихтэй өөрийгөө зөвтгөөж байгаа юм биш л угаасаа хоцрох амар муухай. Гэхдээ би ингээд ихэнхдээ цагаа ингээд хоцордгоо мэддэг болохоор бүр ингээд цэрүүлэг тавьсан байдаг байхгүй юу? Одоо ингээд гарахаасаа одоо 12-оос уулзсан гэх юм бол би ингээд 10:30 гээд цэрүүлэг тавиад 11 гээд цэрүүлэг тавиад за ингээд адгийн хамгийн сүүлд нь 11:30-аас цэрүүлэг тавиад 30 минут өмнө гарна гээд. Гэхдээ цэрүүлгээ унтраачаад гутлаа өмсөх явцдаа хэдэн минут болсноо анзаарахгүй тэг ингээд гутлаа өмсгөөд бараг 10 минут эднэр зарцуулцдаг. Заримдаа зүгээр ингээд өөрийн мэдлгүй. Тэгээ тэрнээсээ болоод ингээд цагийн баримжаагаа алдаад хоцордог. Ер нь. Зүгээр битгээ би бүр үнэхээр хоцорхоос талах чинь гэх. Ядж яхад энд бас хоцролт дээр амар юу гэмбэ хатуу ханддаг юм уу? 5 минут хоцорсон байх юм бол шууд тасгээ тавьчихдаг. 5 минутын дараа ирсэн чи ирээгүй чи хамаагүй ер нь тасаар нь тавьдаг. Тэнгүүт хоцорч болохгүй.
бодсон чинь 90-ад оны сүүлийн Gen-Z тэгээд яг 2000-ад оны таны үеийн Gen-Z ер нь баг X generation биш ээ X гэнэ millennial-ийнхэнтэй жоохон төстэй тий. Гэтэ чичнээн Gen-Z ч гэсэн яг нэг millennial шиг өссөн гэх юм уу? Бид нарыг өсгсөн нь millennial болохоор тэгж байгаа байхгүй юу? Ингээд та нарын ингээд харж байгаа хүмүүс ингээд Gen-Z яваад байгаа байхгүй юу? Тийм л х та. Тэнгүүд тийм таны үеийнхнийг харангуут баг заримынх нь үйлдэлээр нь Gen-Z гэж таахааргүй. Яг үнэхээр яг millennial шиг хүмүүс нэлийн таардаг штеп. Яг үнэхээр хэл амаар нь л одоо хэрэгжилж байгаа үг хүмүүгээр нь л одоо Gen-Z slang эднэр хэрэгжилж ивэл Gen-Z гэж таахаар тэр нь millennial шиг. Гэтэ Gen-Z гэж ярьсан чинь надад бүр альфа үеийнхээ амар таалагддаггүй заяа. Манай бүхий альфа штэ. Аха. Тэгээ нөгөө нэг TikTok дээр нэг юм булцаасан нэг юм хэрэм юм уу юу юм нэг амтан гарч ирсэн нэг бүжиглээд идэв штэ. Яаяар ийцэн үү? Тийм. Тэрийг надад харуулснаа. Би энэ бүжийг сурсан штэ надад ингээд бүжиглж харуулад байхаар нь нэрнэлтэй чамд ярьсан л хат хүмүүс ирчээ. Тэгээд ингээд бүжиглээд байхаар чи одоо дандаа ийм сонин балаа нэг хэрэггүй юм сурах юм аа гэж хэлсэн чинь намайг харснаа. Та бүр амар millennial юмортой юм аа гэж шоолоо. Гэтэ уул нь alpha generation хамгийн ихний үе үсттэй. Тийм. Гэтэ арай л alpha-лаг. Тийм. Alpha generation болохоор миний харж байгаагаар ерөөсөө Gen-Z ядахгүй нөгөө Gen-Z ерөөсөө alpha-нуудад нөлөөлдөггүй. Тэгээ Gen-Z-ээс дээдлийн нөгөө millennial X boomer хинэн ч нөлөөлөхгүй ерөөсөө тэр хүмүүстэд. Би бол тэгж харж байгаа. Бүр итгэл Gen-Z ч үнэхээр ер нь бол millennial-уудыг харж өссөн шүү дээ. Тэнгүүд Gen-Z-ийн хүүхэд нас чинь ерөнхийдөө бол яг 100% адилхан биш гэсэн ерөнхийдөө millennial-ийнхантай төстэй тий. Яг гадаа тоглолдог навч мавчаар мөнгө хийж тоглодог. Тэнгүүд alpha үеийнхнийг одоо ингээд дүүнэрээ хараад ангууд гадаа тоглох нь баг байхгүй. Тэнгүүд хүүхэд нас нь зүгээр гэртээ уцаараа тоглож өнгөрөөд байгаа болохоор нэлтчгүй гинт амар огцон өөрчлөгдөд. Gen-Z millennial-уудтай тийм юу гэмдээ хамтдах юм байхгүй юм уу? Төстэй юм байхгүй баг. Тэгэхээр шал өөр. Би ч гэсэн ингээд одоо хоёр дүүгээ харангуут заримдаа үнэхээр яаж толгооноос нь юм санаа гарч ирдэг байна гэхээр зөвлөд бас зөндөө таарлттай л та. Ярьж байгаа, бодож байгаа сэтгхүүн шал өөр. Хичнээн одоо ингээд дөнгөж бага ингээд 2 дугаар ангид байгаа ч гэсэн ингээд би 2 дугаар ангидаа байхдаа хизээч тийм юм бодохгүй байх байсан гэмээр юмнууд бодож явж идэг юм л. Ер нь нөгөө давж чадахгүй гэдэг. Харин гэтэ альфа үеийнхэн бол үнэхээр л тэс өөр. Одоо Gen-Z-гийнхнийг ажил дээр шал өөр байна гэд байгаа хүмүүс альфа generation-ыг ажил дээр гарахаар бүр яах бол тоо. Та гэхдээ ингээд одоо Gen-Z-г ажил дээр тэгтэг ингэдэг гэд бахан Facebook эднэр дээр юу нь бол хүмүүс яваад байгаа шүү дээ. Тийм. Тэрийг юу нь юу гэж бодож байна? Үнэн гэж бодож байна уу? Зүгээр буруу гэж бодож байна уу? За одоо энийг ингээд бодохоор зөө. Яг ярих юм бол нөгөө нэг манай ажил дээр манай төсөл дээр болохоор би ганцаараа Gen-Z явахгүй юу? Тэгээд манай ажлынхан бүгд millennial бүр ингээд одоо надаас одоо хамгийн нөгөө нэг баг нь надаас намайг оролцуулахгүйгээр хамгийн бага нь гингүүт 96 оных заяа. Төнгөч millennial болсон. Тэгээд би ганцаараа Gen-Z болохоор ер нь бол нөгөө нэг эмүүдтэй даруулаад дарагдаад тэгээ ер нь Gen-Z чанараа алдсан юм шүү. Тий. Гэтэ яг ажлынхныгаа бодвол би бол нөгөө нэг юу байхгүй. Яг Gen-Z-ийн зарим зан характер надад гарч ирд юм шиг үлээ. Тэгээ манай ажлынхан намайг extrovert гэж боддог. Тэгээд яг үндэ би ч extrovert биш шүү дээ. Таны MBTI чи юу лээ? INFP. INFP. F-тэй юм уу та?
Аха. Би таны хизээ зэрэгтэй гэж харахаар байсан баха бараг. Тийм үү? Харин би таныг тийл гэж боддог ер нь. Яагаад? Та яг нэг юм тий шиг чанартай байгаад байт юм аа. Үгүй. Ер нь надад тэгж харагдаг гэх юм уу? Ерөнхийдөө ихэнх үедээ тэгж санагддаг. За. Тий гэхээр чинь би одоо ингээ ер нь бол бодож яадаг гэсэн үг дээ. Тийм. Ер нь бол аналитик, логикоор байдаг. Тийм. Логикоор хэлж гарахтаа би одоо нөгөө нэг зүрхээ би тархиад авдаг гэсэн утгатай дээ. Надад ч зүг битээ тий. Ер нь бол нэг тиймэрхүү баха. Feeling гэхээр чинь эсвэл юу юм бол уу? F гэхээр арай юм emotional байт юм бол уу? Жишээлбэл одоо хүн танд бэлэг өгөхөөр юу өгсөн хамаагүй мөртлөө ингээд сэтгэл амар гоё. Сэтгэлийн боддог талдаа, мэдэрдэг талдаа гэх юм уу. Тэнгүүд тий болохоор ингээд юу өгсөнд нь нэлээд анхаардаг гэх юм уу. Юу өгөөд буцаад юу өгөх үү гэж арай тэр талаас нь хардаг гэх юм уу. Юу гэсэн гэдэг өөр үнтэй юм уу гэж юу гэдэг талаас биш зүгээр ингээд энэ хүн надаа юу өгөөд би дараа нь юу гэж болох уу гэдэг талаас нь хардаг. Тэр одоо логик талд орох уугүй юу? Мэдгүй. Тэр нь тэгэж л хардаг байх. Би гэхдээ өөрийгөө F гэж боддог байсан байхгүй юу? Ер нь. Тийм. Би чинь амар emotionally sensitive гэх юм уу? Дорхноо уйлцдаг. Ер нь TikTok үзээд бараг өдөрт 3-4 удаа ч уйлаад байгаа маа шин. Тэгээд би F байх таа гэж бодоод сая сүүлд MBTI тест хийсэн чинь T гэд тэг би гайхаад. Наа юу MBTI юу гарсан? INTP юу INTJ. Тантай адилхан юм биш. Уга та F гэсэн. Тийм би бол I. Намайг гэхдээ бүр 95 байлуу биш ээ. Үгүй л дунджаас их хуваар намайг интроверт гэсэн. Тийм. Би наадад тийхгүй. Би чамайг ESTJ гэж бодсон шүү дээ. ESTJ. Фүү шалуу. Би гэхдээ ESTJ байсан юм аа. Яг 10 жил тахтаа гэх юм уу. Тэгээд энчээ ирсэн чинь ер нь бол миний хүрээлэл хамаагүй багасч байгаа шүү дээ. Тэнгүүт яалтчгүй дотгошоогоо болдог. Тэнгүүт би ингээд Монголд очиод найзуудтайгаа хамт байхдаа ингээд буцаад тэр экстраверт тал нь гараад ирдэг гэх юм уу. Тэгэхээр ер нь баг ambivert. Эсвэл INTP эсвэл ESTJ. Бүр ингээд 180 градус өөрчлөгдчихдөг. Шал өөр хүн болцдог. Би нэг амар сэниймэрхүү. За. Би нөгөө нэг манай ажил дээр чинь бас нөгөө нэг 2 Gen-Z байж байгаа ажлаасаа гарсан шүү дээ. Тийм. Тэгээд тэр хоёртой тэгээд ажлынхаа 95 оны ихчдэд бид дөрөв нийлдэг байсан байхгүй юу? За. Тэгээд бид дөрвөөс надтай ч 101 охин байгаа. Тэр охин л ганцаараа E байсан. MBTI. За. Тэгээд тэр болохоор тэгтээ тэр бит хоёрын юу нь болохоор юугаараа л эхний үсгээрээ л өөрөөсөө юу нь бол MBTI. Би INFP, тэр охин ENFP. Тэр нь амар ингээд санаа нийлээд байсан. Тэгээд нөгөө хоёр нь бас хоорондоо амар адилхан. Нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй бүртлөө. Тэгээд ингээд тэр хоёрыг юу нь бол хоёуланхнаа байлгаж болдгоо. Ер нь хоёулахнаа хэмэл тэр хоёр ер нь бараг амар морлог гэж ярьж мэд тэр амар юу хоёр. Хийхэнтэй бол дарслангийн орд хоёр байхгүй юу? Тэгээд саяхан тэгээд 95 оны ихтэйгээ ингээд юм ярьж байгаа доор томорд ярьж ирсэн чинь надад тэгтээ ер нь бол арслангийн орд амар тартын бэлээ гингүүт нь би нөгөөдхийн бодгоо та тэгээл нөгөөдөгтэй айгүй юм байсан гэж гээд ярьсан чинь одоо тэрэндээ айгүй дург байхгүй юу? Тата юу амар дэлгэр ярьцлаа. Одоо яг гол юм руугаа яри. Тэгээд манай тэр ганц бид дөрөв ингээд хамт хоол идэж мэдэх гээд ч юм уу ингээд захиалга махиалга өгөнгөт манай ганц ийм маань ер нь л ихэнхдээ захиалга өгдөг байхгүй юу? Тэгээд тэр охин байхгүй байх юм бол ингээ бид 3 I нь байх юм бол 3 I дундаа би ганцаараа E. Тийм болдог. Тэгэхээр тэр нөгөө нэг эрэгтэй маань байхгүй болоод ингээд би 95 оны ихтэй хамтаа юм бол дахиад би ганцаараа E.
тэр ихтэй баг интровертууд зарим интровертуудын заа юм болов уу? Яг интровертууд дундаа экстраверт нь болчдөг. Тэнгүүт экстраверт дундаа интроверт нь болчдөг. Тийм ээж маа. Хоёулаа баг дараагийн удаа баг бүтэн нэг дугаар гэх юм ашиг. Юу ярих юм уу? MBTI-ийн талаар ярьж болох юм шүү дээ. Тийм. Одоо чин Солонгост ер нь бол MBTI цусны бүлэг хамгийн их асуудаг гэдэг хүмүүсээс. Тийм. Тэнгүүтээ нөгөө юу асуудаг Солонгост нөгөө. Солонгост ч нөгөө нэг MBTI-аас гадна бас ингээд нөгөө нэг зан чанарыг нь сэтгэл зүйн юм нөгөө нэг судалгаанууд авангуудаа нэг нь болохоор ийм 4 төрлийн цэцэг, тэгээ нэг нь болохоор амьтнаар илэрхийлдэг гэж байгаа байхгүй юу? Амьтнаас дотроо 2 төрөл хийдэг. Нэг нь болохоор ингээд янз бүрийн амьтан, нөгөөх нь болохоор чи ингээд юу юм уу? Cat type юм уу, dog type юм уу гэд. Тэгээд 2 ангилт юм билээ. Тэгээ ер нь бол ихэнх нь зүгээр тэр нөгөө cat type, dog type гэдгийг л айгүй их асуудаг санагдсан. Тэгээ тийм ч бас нөгөө нэг үнэг буг юу ч хэлээ нэлээд олон байт юм л шүү дээ. Тийм нөгөө заан тэгээд юу байлаа. Би ямар ч гэсэн заан буг 2 болж исэн юм аа. Заан гэхээр одоо яах вэ? Ийм амар удаан хөдөлгөөнтэй гэдэг утгаар нь тийм. Тэгээ буг гэдэг нь болохоор буг ч нөгөө нэг юм амар олон салаа ивэртэй шүү дээ, тий? Тэгээ тэр олон салаа ивэр нь болохоор ингээд амар их юм боддог гэд тэгээд илэрхийлдэг юм лээ. Та намайг ямар type гэж бодож байна ер нь? Тиу. Би яг тийж хэлнэхгүй. Гэхдээ миний анзаарснаар хилэнцэн орныхоо ер нь амар black cat type заяа. Ёо бүр тийж санагдаад байна шүү дээ. Тэг ингээд яг байнга тэр нэлэхгүй л дээ. Гэтэ яг ингээд хүмүүс ингээд сайн анзаараад байх юм бол хилэнцэн орны ялангуяа охтууд нь яг юм black cat заяа. Ингээд нөгөө бас нэг хилэнцэн орны нэг охин маань шүү дээ. Та хоёрыг анзаараад ахаар ер нь нэг тийж санагдаад байдаг. Ингээд амар дуугай нэг харам орж ер нь тийм штэ нэг юм дуугай ингээд хараал нэг юм амар зөвүүн хараал ингээл нэг юм ихэмсэг ингээл нэг жоохон ингээл нэг юу гэх амар нэг смут хөдлөөл ингээл байж идэв штэ нэг юм. Бүр амар юм хурдан шалгамгаа энэ төр хөдлөхгүй зүгээр л ингээ хараал ажиглал ингээл барыг сүүл мүлээ ингээ хөдөлгөөл ингээ сууж идэв. Ер нь тиймэрхүү vibe өгөөд идэг. Би ихтэй өөрийгөө golden retriever гэж боддог байсан байхгүй юу? За өөрийгөө л тэгж боддог байсан. Тэгээд яг энд ирээд ингээд ажигласан чи би үнэхээр golden retriever биш юм байлээ. Үнэхээр биш юм биш. Надаас үнэхээр зэрэг golden retriever хүнээс гардаг тэр их энерги хүч үнэхээр надаас гарахгүй юм байлээ. Надаа ингээд одоо golden retriever нохоо шиг тэгэл сүлээ хөдөлгөөл эзнээ тойролгүй гээл амар хөдөлгөөнтэй штэ нохонууд ч. Надаас бол нэг тиймэрхүү үйлдэл ер нь гарахгүй юм байлээ. Ер нь би бол ингээд хүнийг ажиглаал үнэхээр тэгээл сууж идэг төрлийн хүн юм байлээ. Тэрийг ойлгож авсан. Йоо. Үнэхээр том андуурч явдаг байсан мөлий. Би тэгвэл чамаас асуулт. Чи намайг гэмтнаар зөвлөл ямар адилхан. Тэгвэл ямар чамаг гэмтнаар уу? Тэгээ ер нь ингээд миний хийж байгаа үйлдэлүүдийг харахаар нэг ийм амттай ямар адилхан юм бэ гэж боддог юм уу байсан уу? Надаа одоо яг 3 амтан бодогдож байна заяа. За. Тэгтээ яг нэг амтан гэх юм бол жоохон хэцүү юм байна. Яг ингээд цаг үеэсээ биний бодлоор ингээ өөр байгаад болохоор. Одоо яг кино театруудаар гараад байгаа нэг кино байдаг шүү дээ. Кино байгаа шүү дээ, хөгөлтэй кино Disney. Юу лээ нэг тийм хөгөлтэй кино. Тэрний гол дүр нь яадаг юм блэ? Нэр нь хэм блэ? Энэ жилүү тийм тэр нөгөө Zootopia 2 дээр гардаг. Би орсоор нэрийг мэдээд
Аха. Юуг нь мэддэггүй. Beaver гэдэг хаа англиар лав. Тэр яг нэг иймэрхүү төрлийн амьтан гэх юм уу? Capybara байж болно. Beaver байж болно. Эсвэл хэрэм. Оо яагаад гэхгүй. Хэрэм эсвэл тэр чи гэдэг лээ. Далайн хав? Юу яа зэн чи миний шүднээс болтоо. Үгүй. Шүд бүд яараа гаднах төрхөө биш штэ. Яг ингээд хаяа үнэхээр тийм амьтныг санагдуулаад идэг гэх юм уу? Нэг яа тийм ингээд далайн хав гэсэн үү? Үгүй би далайн хав биш ээж магадгүй. Нэг тийм амьтан байт юм. Арай далайн хав биш юм. Далайн хав чинь арай биш юм. Би Монгол нэрийг мэдэх болохоор. Гэтэ ерөнхийдөө тийм хэрэм шиг тийм амьтан. Яага хэрэм бэ? Гэ надад л нэг тийм санагдаад тийм. Таны ингээд vibe чинь их тиймэрхүү гэх юм уу? Нэг тийм санагдаад байдаг. Хэрэм чинь тийм амар хөдөлгөөнтэй биш. Тийм хөдөлгөөнгүйч биш яг нэг тийм дундаж штэ. Тэнгүүтээ мөнгө vibe гэснээ нэг тийм дуу муу гаргаад идэгчгүй, чимээгүй. Тэгсэн мөрчлөө амар ажилсаг. Тэгэхээр яг танаас яг нэг тийм vibe яваад идэг гэх юм уу? Ажилсаг тэнгүүтээ яг Маша Баага дээр гардаг хоёр хэрэм байдаг штэ. Тэр хоёр ч болохоор амар нэг юм ихэмсэг байхгүй юу? Яг хийх ёстой юм хийцдэг, амар ажилсаг гэсэн мөрчлөө ажилсаг гэдгээ ингээд мэдэгдүүлдэггүй гэх юм уу? Өөртөө ингээд жижиг дороо ингээд юм хийгээл яваад байдаг. Тийм төрлийн ажилсаг гэх юм уу? Тийм vibe бүгд юм. Зүгээр тэгэл хийх ёстой юм өөрөө хийжэл байж байгаа гэж үү? Тийм. Тэнгүүтээ тэрийг одоо ингээд хүмүүснийх мэдэгдүүлэхий гэд байдаггүй гэх юм уу? Тийм зарлаад байдаггүй. Тийм л амтан баг та. Тэнгүү таны хувцлалт чинь бас нэг тийм өнгөлөг биш шүү дээ. Тийм амар нүдний тусгаар хурц биш. Тэнгүүд хэрэм яг хүн байсан бол яг тань шиг хувцлах байсан баг та гэж би боддог аахгүй юу? Яг өнгөний зохицлон ч гэсэн таны одоо өмсдөг өнгөнүүд чи яг ингээд хэрэмтэй зохицохоор гэх юм уу? Тийм байгаллаг өнгөнүүд хэрэм хувц өмсдөг байсан. Миний зурагдсан. Тэр ChatGPT-д хэрэмд хувц өмсүүлэх юм бол баг таны уцхан л хэрэг. Надад бол яг тэгэж төсөөлөгддөг хэр. Тийм. Хэрэм гэхдээ амар хөөх амьд юм шиг санагдчихсан надаа. Ер нь би одоо төслийнхөө нэрийг хэлж болох юм бол одоохондоо арай болохгүй. Өчигдөр нэрийг зөв бодож авсан шүү. Харин тийм. Таны тэгээд ажилдаг салбарч нь ч бас нэг тийм болохоор надад бүр яг тохирсон юм шиг санагдаад байдаг хгүй. Тийм. Юу ахгүй юу? За, нэрийг хэлэхгүй ч гэсэн би бол одоо өөрийгөө танилцуулах юм аа. За, би бол ингээд ойн салбарын нэг төсөлд ажилладаг байгаа. Ямар рандом юм бэ те хоёлаа. Гинт үйдсэн аа. Юу яаж хоёлаа бүр амар олон сэдв солиод. Эхлээд цаг ярьж ирсэн үү тэгээд. Эхний дугаар яасан ч ах тэр. Тийм. За тэгээд ойн салбарын нэг төсөлд ажилладаг байгаа. Тэгээд манай ойн салбарт ер нь байгаль орчны салбарт штэ хэрэм гэдэг амьтныг ер нь бол чимээгүй ийм байглаасаа заягдсан тийм ойчин гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд ямар учиртай юм бэ гэдгсэн чинь хэрэм болохоор нөгөө ер нь бол самраа нөгөө нэг юундаа зориулаад нөгөө өвлийн ичиндээ зориулаад нөгөө нэг шороонд ингээд боргоцоонуудаа ингээд нуучдаг. Ичээ хадгалж байгаа уг нь царай нөхгүй юу? Тэгээд шороонд боргоцоо булчаад яваад тэг буцаж ирэхдээ хаана бууснаа сандаггүй. Тийм юм таа байхгүй. Тэгээд тэнгуут яг тэгээ янгут нөгөө боргоцоо нөгөө өрн задраа мод болчдөг. Мод болоод ургадаг.
Тийм байгаль хамгаалагч, тийм амьтан байдаг. Гоёд. Хэрэгтэй л хамгийн нийтдээ би төсөлд ороод нэг ч мод тэрж үзээгүй. Та одоо төсөлтөд ороод хэдэн жил болж байгаа лээ? Би одоо төсөлд ороод 3 дахь жил рүү орж байна. Яг төслөө дуусахаас өмнө нэг очиод тэрчихгүй юу? Нэг мод очиод. Танд. Гэхдээ ямархуу процесстэй явдаг. Тэгээд мод ер нь яаж ургадیں۔ Модыг Тэрний талаар бас дугаар хийж болох юм шүү. Ажил хийдэг. Болно шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг бол би тодорхой мэднэ. Тийм. Та тэгвэл тэр талаар яриад би жоохон биологийн талаас нь ярьж болох юм шүү. Тийтэй. Тийм дугаар хийж бас болох юм байна. Ер нь MBTI-ийн талаар тусдаа дугаар хийж болох юм байна. MBTI гэдгээс гадна яг ингээд хүмүүсийг тодорхой бүлэгт хамруулдаг одоо амар олон зүйл байгаа шүү дээ. Цусны одоо хятадд болохоор цусны бүлгээр хуваадаг. Тэгээд дээрэс нь өнгөөр хуваадаг. Одоо тэр өнгөн дуртай хүн бол тийм юм гэд өнгөөр хуваадаг. Тэрний талаар бас тусдаа дугаар хийж болох юм байна. Гэтээ чи өөрийгөө ер нь ямар өнгө гэж боддог вэ? Зүгээр дуртай гэхээс илүү зүгээр би нэг иймэрхүү өнгө байх та. Хүмүүс намайг ийм өнгө гэж хардаг байх та. Би болохоор өөрийгөө саарл юм уу бор гэж боддог. Тийм бараандуу мөртлөө юм байгаллаг өнгө гэх юм уу. Гэтэ хүмүүс намайг яагаад ч юм шар юм уу ягаан гэдэг. Зарим хүмүүс мэдгүй. Би бүр яаж тэгэж хаардгийг ойлгодгүй. Гэтэ би нэг найзуудаас асууж таахгүй юу? Чи ингээд ямар өнгө гэж боддог вэ гэсэн чинь цэнхэр гэж ийсэн, шар гэж ийсэн, ягаан гэж ийсэн. Тэгээд миний бодож ийсэн өнгийг бол надад хизээч хэлж байгаагүй. Тэр нь бол би гайхдаг. Та намайг ямар өнгө гэж бодож байна юу? Би чамайг би бас сая бодсон байхгүй юу? Би бол чамайг юу нэр саарал бор гэж юусэн харахгүй. Яг зэний дуртай өнгө гэдгийг бол мэднэ л дээ. Гэхдээ би чамайг шаарл гэж харна. Шараа. Харин хүмүүс намайг шар гэд байдаг л та ер нь. Ер нь би ч одоо ингээд чамайг одоо нэг ингээ баг төрснөөс чинь хош ер нь харлаа шүү дээ. Барагч гэж угаасаа л төрснөөс хойш. Би яг чамайг яг төрөх үеэр ч юм уу яг төрснөө чинь дараа хит хоног моногт очиж чадаагүй байхгүй юу? За. За тэгээд ингээд чиний дан чанарыг чинь яг нөгөө нэг би нөгөө оюутан байхдаа бол хоёулаа нэг амар дотн бас ингээд нөгөө нэг ойр байж чадаагүй шүү дээ. Насны зүрээс амар эсэлтэй. Тийм. Миний өсвөр насны үеэр, чиний өсвөр насны үеэр хоёулаа ер нь бол тэгж амар ойроо чадаагүй. Гэхдээ хоёулаа ингээд ер нь тэрний дараагаас ер нь боломж гарвал ер нь хамт байгаад байдаг болсон шүү дээ. Тэгээд би ингээд чамайг ингээд чиний хажууд ингээд байгаад чамайг сонсоод ингээд үзэнгүүт ер нь шаран санагдаад байдаг байхгүй юу? Тэгээд тэр нь болохоор чи өөрөө яг анзаардаггүй байж магадгүй. Тэгтээ чи бүр амар гэгээлэг байхгүй юу? За. Тэгээд ер нь ингээд юм ихэнх юмыг гэх юм уу? Би яг бүгднийг гээгүй шүү за. Ихэнх одоо юмыг ер нь боломжтой гэж хардаг. Тийм. Тийм болохоор ч тэр мөн ингээд би одоо энийг ингэжүүл ингэнэ. Би одоо энийг ингэвэл ингэнэ гэдэг ингээд дандаа ингээд боломжтой талаас нь харж ингэж явдаг болохоор чиний юмнууд чи ер нь бүтдэг байхгүй би хардیں۔ Тэгээд тэр чутгаараа ер нь бол шар гэдэг чи ер нь миний харж байгаагаар хамгийн гэгээлэг өнгө байхгүй юу? Тэгээд тийм болохоор миний шар өнгө санаанд ордог. Би ихтэй цэцэг байсан бол наран цэцэг байх байсан баха. Магадгүй тий. Харин тийм би яг сүүлийн үед бас яг тэгж бодсон байхгүй юу? Тэгээд надад бас манай нэг найз бас яг тэгж хэлээд чи бүр ингээд миний мэдхээр хамгийн гэгээлэг хүн гээд том шиг би юм оптимистик хүнтэй бараг таарж байгааг баха гээд. Тэгээд би ингээд бодоод тэрнээс хойш би ингээд цэцэг байсан бол ямар цэцэг байх байсан бэ гэж бодсон чи надад шууд наран цэцэг бодолд орсон. Тийм байх шүү. Тийм. Та өөрийгөө ямар өнгө гэж бодож байна? Би өөрийгөө navy blue гэж боддог.
Navy гэдэг чинь дараа нь гэж хар хүүх гэсэн үг. Тийм. Яа тэгэхээр би хар хүүх хөнгөн дуртай. Яг хоо миний нэр бол яг тийм хар хүүх гэсэн утгатай өгөөл хэлсэн. Ятай юм шиг байгаа. Тэгээд тийм би ер нь бараг жоохноос бол тэнгэрүүгөө дуртай байсан л та. Гэхдээ тэр чинь нөгөөний дотроо ингээм амар олон юутай байгаа штэ. Ямар юм яасан зэхэр ийсэн зэхэр гэл. Тэгвэл ингээд ойрын хэдэн жилдээ бол би ер нь хар хүүхд өнгөнд бүр амар дуртай болоод байгаа. Тийм. Та надад ямар өнгө шиг байдаг гэж? Та надад ямар өнгө шиг санагддаг гэж? За. Ягаан. Тайвар ягаан. Тийм яг юм baby pink. Яг тэгэхээр харин та өөрийгөө ингэж боддгоо л ах л та. Гэтэ миний хувьд л танаас амар эмгтээлэг энерги ялгараад идэг гэх юм уу? Тийм үү? Тийм. Яг ингээд танаас үнэхээр ингээд таны хажууд байхад үнэхээр feminine energy амар мэдрэгддэг гэх юм уу? Надад л тийм заяа. Бусад хүмүүс өөрөө бодож иж магадгүй. Гэтэ би л таныг ер нь амар эмгтээлэг гэж боддог аахгүй юу? Ингээд энерги талтаа гэх юм уу? Гадах зүрхэндөө ч гэсэн эмгтээлэг л дээ. Ингээд юу гэмтэй цаанаасаа л эмгтэй хүн ийм байх хэрэгтэй байна да гэж бодогдуулдаг гэх юм уу заримдаа. Тэнгуут яг тиймэрхүү эмгтээлэг хөнгөн талтаа тийм энержи авахаар надад шууд ягаан өнгө санаанд ордог. Тийм зөөлхөн хурц биш зөөлхөн тийм тайван яг үнэхээр л яг юм ягаан цэцэг шиг гэх юм уу. Тийм байх нэ. Үнэхээр л тийм яг юм эмгтээлэг л vibe танаас гардаг. Тэгтээ өөрийгөө тэгж боддог байх тий. Үгүй саяхан бол ингэсэн. Манай ажил дээр нөгөө нэг манай ажил чинь 20 хүнтэй байхгүй юу? Тэгээ 20 хүнээс 7 л эмэгтэй. Тэгээ тэр 7 эмэгтэй ер нь ихэнх нь айгүй иршүүд. Тэгээ нэг ганц хоёрхан л эмэгтэй л хүн байдаг. Нэг палаж ч юм уу юп хүмүүстэй өсгийд хүмүүстэй нэг хоёрхан л хүн байдаг. Тэгээ би ч юм болохоор тиймэрхүү нэг эмэгтэй л хүмүүсдэггүй. Тэгэл байдаг. Тэгээд манай нөгөө нэг шинэ дарагч одоо орж ирээд 2 жил болж байгаа. Тэгээд яг үнийг хэлэхэд бол манай дарга надаас илүү эмэгтэйлэг алхдаг юм байдаг байхгүй юу? Уг нь эмэгтэй хүн. Тэгээд 0 орох гээд ингээд дарагтай ингээд санаандгүй зөрч мөрөө яг би хажуугаар нэг сумын атмаа шиг л нэг авчдаг өмнө дэрлэг болгодог байхгүй. Тэгээ би ер нь л ажил дээр ингээд за ер нь ихэнх нь ямар эргэжлэг байдаг юм чинь. Тэгээ би ч гэсэн бас ингээд үеэл ах нартайгаа ингээд олон эрэгтэй хүнтэй өсчих чинь ингээд ямар эргэжлэг байдаг юм гэдэг л амар тэгж боддتي. Тэгсэн чинь манай ажлын нэгэгч ингээд саяхан ингээд юм бом ярьжсэн аа. Нэг ажил дээр нэрээ барыг чам шиг юм амар эмхтэлэг хүн алгаа. Би гайхаа. Би яаж эмхтэлэг үйдий. Би чинь тэгээ ажил дээр ч юм хаа гэж инээдэг. Тэгэл ингээ үсэн ингээ би ер нь ажил дээр ер нь ингээд нэг дураараа ингээд хамгийн нөгөө нэг бисиг гаргуунд нь гаргадаг шиг тийм байдаг байхгүй юу? Ичиж санаа зовхон байх. Тэгээ байж хат хүртэл намайг амар эмхтэлэгээ яриад хань би бүр шоконд орсон. Харин тийм яагаад тэгж хэлсэн нь бол ойлгож байна. Яг ямар үйлчлэн тэгж санагдуулаад гэдэг юм бэ? Танаас ингээд та одоо ингээд эрэгтэй хүмүүсийн дунд ингээд өсөж ер нь хоёроо ялгаагүй шүү дээ. Тий. Ингээд эрэгтэй хүрээлэл плюссан. Тэнгүүт тийм баахан ах нартай. Тэнгүүт ингээд танаас болохоор надаас ч тийм юм ялгардаг гэж магадгүй л дээ. Гэтэ би өөрийгөө харахгүй болохоор мэдгүй. Тэгээ танаас болохоор хичнээн ингээд эрэгтэй хүрээлэл байсан ч гэсэн тэр эрэгтэй хүмүүсээ ингээд үнэхээр амар хайрлуулж өссөн хүний нэр ялгардаг гэх юм уу? За. Ингээд үнэхээр ингээд хайрлагдаад өссөн эмэгтэй хүний гаргахаар үйлдэлхийгөө хийхээр үйлдэл гаргахаар зан гаргадаг юм уу та? Тэгэл ер нь
та одоо хичнээн стресстэй ч гэсэн тэрийг ингээл гэнийх гаргадаг шүү дээ. Гаргадаг гэдэг нь тэгэл уурлал юм хам авч идэж мэдээл тэрийгээ тэгэл ер нь яг стресс гэхээр хүмүүс их хөвчлээ яадаг үлээ. Та ер нь бол тэгэд стресстэй шүү дээ. Тэнгүүд тэр зүйлүүд нь яг хүмүүст эмгтээлэг зүйл болж харагддаг юм болов уу? Илүү ингээд тайван гэх юм уу? Юмд ингээд юмд хандж байгаа хандлага ч гэсэн тайван, тийм зөөлөн, тийм удаан юм үнэхээр усны давалгаа шиг. Зүгээр ингээд далайн ирэг дээр байгаа давалгаа шиг тийм vibe. Тийм л vibe-нээс гардаг. Тэр нь тэгээд амар эмгтээлэг санагдуулдаг гэж магадгүй. Ер нь та ч гэсэн нэг тийм амар хурц үйлдэл хэр харахтаа хийдэггүй шүү дээ. Тийм тэгээд ер нь тайван хашгирч машгараад чаддаг. Тийм болохоор тэгээд байна. Зөөлөнгөө хэр харахтаа баян хашгирч машгарч ярьдаггүй гэх юм. Ингээд ярьдаг тембер, хоолойны тембер ч гэсэн тийм зөөлөн болохоор. Одоо ингээд зөөлхөн, уйхан, дөлгөөхөн тиймэрхүү хүмүүс үнэхээр эмгтээлэг санагддаг. Надад л. Гаднах төрх гэхээсээ илүү хатагаа юм бэлтгэсэн бэлэн гарч игээд. Яа, тэр зурмуруу дахиж битгий гарч ирээд. Гэтэ ах нартай хүмүүс угаасаа тэгж л өсдөг хата бүгд. Үнэхээр нэрээ. Барилдах бол наахны асуудал гэнэ. Харин барилдах бол үнэхээр л нааханд. Яа, мэхүүл үнэхээр сурч байгаа юм аа. Наадмаар барилдах хэмжээний л. Харин тийм лагер дээр очивол гэрийнхээ аваргыг шалгуулдаг юм хай шидий. Тийм шүү дээ. Ер нь гэхдээ наадмаар бол барилдчихдаг шүү манай гэрийнх. Бараг л өөрсдөө. Харин ир эмгүү хүүс хамаарахгүй. Ятгахт нь манайхан шууд хідүүлээ юм. Хүүхдүүд нь үеэлүүд үү? Үеэлүүд. 1 4 5 6 7 8 10 юу? Манай хоёрыг тоолол 10. Оролцуулахгүй юм бол 5 эрэхтэй 3 эмэгтэй байдаг байхад. Тийм. Тэгэхээр чи ингээд 8 одоо тэр 8-аас маань тэр 8-аас маань 5 нь бол ер нь бол барилддаг байна. Тийм. Танай жижиг ах л барилдахгүй юм да, энийг бас алдахгүй. Штэ. Манай жижиг ах ч тэгж жижигэрхгүй л дээ. Манайх барилддаг нас өнгөрөөц. Манайх ихтэй амар барилддаг байсан шнэ. Жохон багтчихлаа. Тавш ямар баталсан. Яст би баг ахтайгаа л анх барилдаж сурлаа штэ. Тавай жоохон багтгүй нэг. Гэхдээ ер нь баг 10 дугаарыг хүртэл тийм. Чи надад юу санаанд ороод идэгсэн юм. Боёо нөгөө нэг ахыхаа нөгөө нэг бүх юм бэлтгэл нь явж ингээд ахыхаа донгоргоо унаачдаг штэ. Тийм. Тэр надад санаанд ороод. Тэнгүүтээ нөгөө нэг юу гэдээ атрын аян билүү нөгөө нэг хин явдаг. Нөгөө бүхийн ангийн 3 эмэгтэй тэгснэ балетын ангийн билүү Монгол үдгийн ангийн 3 эмэгтэй гээд нөгөө нэг бөөндөө намрын нөгөө нэг юунд явдаг хураалтанд явдаг штеп. За Марк Яшин шиг тэгээ нөгөө Эрдэнэцаа нөгөө Индра гэдэг. Надад ягаад чи Эрдэнэцаа нэг нь харахад чи санаанд ороод идэгсэн шүү. Угаасаа тийх бах уу. Эрэгтэйгээс би ихтэй баг шилжтлийн 11 дугаар анги хүртэл өөрийгөө эрэгтэй л гэж боддог байсан. Ер нь эрэгтэй гэж бод. Ер нь ингээд эмэгтэй гэдгийг мэдрээгүй гэх юм уу? Тэгээл дараа нь гин сургуулаа солиод нүүр мөрөө боддог болчихаа. Би ч эмэгтэй юм биш. Тэгэхээр ер нь бол 11 дугаар анги хүртэл зэрлэг л явсан л да. Сургууль дээрээ зодоо ээж вэ гэж бас.
Яа. Хөвчлөлтэй байлээ. Аав ээжийн захирлан дуудвал. Харин тийм. Танаа өгч эрэхтэй өгч утчихжээ гэж орох. Тэр чинь бол ямар байсан ойлгомжтой. Өвд зодоогүй л та тий. Тий. Хуруу өрсөн төдийд л. Чигчи уруугаараа хөрсөн төдийд л. Баялал унчих юм л та тэр өгт. Уйлаа алмс юм л та. За уйлаа гоё зөндөө юм биш шүү. Харин тий. Одоо гэхдээ ер нь бол нөөц дээрээ сэдвүүд бичээд явсан дээр юм байна. Тэгэхгүй бол ер нь ярьж болохоор сэдвүүд амар их байна юм байна. Би тэгээд бодлоо л доо. Надаа яг ярмаар байгаа нэг сэдв байна. За. Тэр нь 3 сэдв байна заяа. Хоёлаа ингээд яг 3 сэдв сонгоод тэгээд хоёлаа баг ингээд сизон хийчих юм уу? Ингээд нийлүүлээд сэдв ойролцоо сэдвүүдээр ингээд сизон 1, сизон 2 мэн гэж тэгээд тэгээд миний ярмаар байгаа 3 сэдв эхнийх нь болохоор яг manifestation-ы талаар заяа. Manifestation гэхдээ яг шинжлэх ухаан талаас нь гэх юм уу? Quantum physics, тарих судлал, сэтгэл зүйн эднэр талаас нь яг яриад хоёр дахь сэдв нь болохоор хэл сурах талаар гэх юм уу? Ер нь бол би чинь нэлээд туршлагатай болчихж байгаа шүү дээ. Хэл сураад. Тэгээд хэл сурах талаар яриад гуравт нь болохоор зүгээр дуу хөгжмийн индастри гэж бодлоо. Яг одоо үед ингээд алдартай болж байгаа дуунуудын ингээд хоорондоо байгаа адилхан зүйлүүд гэх юм уу? Тиймэрхүү анализ талдаа тийм дугаар хийж бодлоо. Тань ямар 3 дугаар вэ? За ямар ч гэсэн түрүүн хоёлаа ярьж байхад яасан штэ нөгөө нэг ойн талаар тэгээд ойчдын талаар ч юм уу ер нь ойлголтын талаар ер нь яриулна даа ер нь аягүй сонирхолтой. Тэрийг гэдэг басаа ярьсан зүгээр хаа хүмүүс ч гэсэн их мэддэггүй болохоор тийм. Тэгээд би бас нөгөө нэг ойн салбарын талаар бас ер нь нөгөө нэг контент хий гэж ер нь бодоод байгаа байхгүй юу? Нөгөө манай ажил дээр ер нь бол нэг хідэн яг 20-оос нэг тоотой хідэн нь бол яг инженер мэргэжилтэй хүмүүс. Тэгээд зарим нь болохоор ерөөсөө мэргэжлийн бус хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо ер нь бол нөгөө мэргэжил сонголтын дээр ч гэсэн хүүхдүүд туслах маягаар яг инженерээр төгссөн, ойн аж ахуй гэдэг мэргэжлэр төгссөн хүмүүсээсээ яагаад энэ мэргэжлийг анх сонгох болсон юм ингээд ч юм уу тиймэрхүү ярилцлагын маягтай тийм контент ер нь хий гэж бодоод байгаа. Ер нь айгүй ойд сонирхолтой болоод байгаа гэхгүй юу. Сэдв нь угаасаа гоё л доо. Утга нь өөрөө гоё л доо гэдэг шиг сэдв нь гоё л доо. Өөр бодсон сэдв байна уу тийм. Өөрөө яг тэгж амар бодогдсон юм бол. Хоёлаа номны талаар ярих уу? Тэгсэн ч гоё уншиж үзчихсэн ном зохиолын талаар ярьж болж байна. Сая ойдснээс би хүртэл сүүлийн үед яг мод талаар ер нь нэлийн сонирхолтой болоод байгаа байхгүй юу. Гэтэ яг хаанаас юу уншиж яаж мэдээлэл болохоо мэдэхгүй байгаа гэх юм уу. Яг ном унших гингүү зүгээр юм биологийн талдаа номнууд гарч ирээд мэдлэг жоохон цөөхөн тал. Үгүй мэдлэг олж болох газар нь юу гэнтэй. Их сурвалжууд нь цөөхөн санагдаад. Тэгээд үнэхээр ойн талаар дугаар юм гэх юм бол надад ч гэсэн сонсоход амар сонирхолтой байх хаа. Өнөөдөр би яг найзтайгаа ярьж байгаа байхгүй юу. Монгол улсад ингээд сүлжилт айгүй ихсэж байгаа. Тэгээд мод тарихаар ер нь яагаад сүлжилт байх хэвтэй. Мод ер нь яаж хүчил төрөгч ялгаруулдیں۔ гэдэг талаас нь мэдвэл. Ер нь яагаад хүмүүс мод тарих ёстойг нь гоё тайлбарлаад өгчвөл. Гоё санагдлаа. Ер нь бол тэгээд мод ус хоёр бас хоорондоо амар холбоотой.
байдаг гэдгийг бас тайлбарлах хэрэгтэй юм байна гэж бодоглоо гэхгүй. Тэрийг тэгээд ойн тухай дугаар дээр хэллээ. Сайн ярьтаа. Яг би бас яг мэрэгжлийн хүн биш болохоор яг ингээд бүгд ингээд амар онлын хувьд гэсэн юмар бол би ярьж чадахгүй гэж бол ингээд төрүүлээд хэлчихье. Зөвхөн би ч яг ингээд ойн салбарт ажиллаж байгаа гэдэг талаасаа зөвхөн практик туршлагаас л гэх юм уу? Практик дээр олж мэдчих авсан зүйлээ. Энд ажиллаад би яг юу мэдээж авсан гэдэг талаас нь хэлнэ үү гэхээс шээ. Тийм онлайн ч юм уу эсвэл одоо энэ номын тэгээ одоо энэ эрдэмтэд багш нарын хэлсэн тэр одоо онол тодорхойлолтуудыг бол би хэлж мэдгүй. Тий. Яа дээ. Энэ ингээд бараг туршилтын дугаар болчих уу? Яг чинь бүр догтлоод. Харин тийм. Дараагийн дугаар дээр бараг шууд ойн талаар хийчих юм уу? Надад ч гэсэн үнэхээр амар сонирхолтой санагдаж байна. Олж мэднээр. Тийм. Тэгээд ой модон дээрээс нь одоо хавар намар Улаанбаатараар дүүрэн нисдэг хүмүүс яаж нисдэг тэрнээс яаж урьдчилан сэргийлэх ёстой талаар бас тайлбарлал юм байна. Яг биднэрт хэрэгтэй байгаа шүү дээ энэ бол. Тийм. Би тэгээд бол ер нь бол ойчид гэж ярьдаг байхгүй. Тэгээд ойчид бол ер нь бүгд мэддэг. Тэгээд би ч гэсэн бас ингээд ажлынхаа яг мэргэжлийн хүмүүсээс нь бас сонирхоод асууж ирсэн. Тэгэхэд бол маш ямархан аргыг бол хэлчихсэн. Амар хэлбэг гэж юм. Гэхдээ тэрийг харамсалтайгаар Улаанбаатарт хэрэгжүүлдэггүй, хийдэггүй. Тийм. За энийг оруулахдаа бараг шууд туршилт дугаар гэдээ оруулах юм шүү. Нэр биччихгүй. Номер 1 гэж. Тийм номер 1 гэд. Яа сайхан л ирлаа. Баярлаа. Цаг ярьсан биз дээ. Тэгсэн байна. За дуусгая л үгүй та. Гараад байгаа илүү нэрээ. Гарч байгаа. Нэрээ өнөөдөр 83 өсөлтөөр өө. Оо яа тийм өсөлтөө. 83 84 ингээд өнөөдөр гарна. Манай үнжээ юу. За. Дуусах удаа. За баяртай. За баяртай. Баяртай.